За бүгдээрэнд нь энэ сайхан шинэ өглөөний мэндийг хүргэе. Тэгээд үргэлж Бурхныхоо өмнө хамтдаа залбирж, хамтдаа эзний үгнээс хуваалцаж, өнөөдрийнхөө урд байгаа бүхий л цагуудыг Бурхандаа даатгасаар байгаа. Итгэлийн ахан дүүс та бүхэндээ үнэхээр талархаж байна. Тэгээд бүгдээрээ энэ цагийг хамтдаа Бурханд даатгаад хамтдаа залбирая. Халелуя. Хайртай Бурхан минь таньда баярлалаа. Эзэн Бурхан аамен. Та бидэнд энэ л сайхан өдрийг өгсөнд баярлалаа. Бид санаа нэгтэйгээр өнөөдрийнхөө өдрийн төлөө бид талархаж байна. Та бидэнд хандан үгээ альдаж, таны үгийг өнөөдөр тунгаан бодож, бясалгаж, Бурхан та хинбэ гэдгийг өдрийн турш бодож, тунгааж, залбирах гайхалтай цагууд бидний өмнө байгаасай. Хэзээ минь тандаа баярлалаа. Энэ цагийг тандаа өргөж, Есүс Христийн нэрээр бид хамтдаа залбирanгуйлаа. Амен. Амен. За. Өчтөр бүгдээрээ Паул тухайн үеийн Филиппо хотын итгэгч нарт итгэгч нараас хүсч байгаа тэр эм нэгдэл, тэр даруй байдлыг үргэлж санаарай гэж бүгдээрээ хамт бичээсээс хуваалцсан байгаа. За өнөөдөр бүгдээрээ 2 дугаар Филиппо 2 дугаар бүлгээс үргэлжлүүлэн хамт эзний үгийг хамт хүлээж авъя. За Филиппо 2 дугаар бүлгийн 6-аас 11 дугаар ишлэлийг би эндээс уншия. Хэдийгээр тэрээр Бурхны дүр байсан ч Бурхантай тэгш байх гэсэнгүй. Харин өөрийгөө юу ч үгүй болгон боолын дүрийг авч хүнтэй адил хүн төрхийг олсон тэрээр өөрийгөө дорд болгож үхэлд, загалмай үхэлд хүртэл дуулууртай байв. Тиймээс ч Бурхан үлэмжийн дээдээр түүнийг өргөмжилсөн бөгөөд аливаа нэрээс дээд нэрийг түүнд сойрхов. Ингэснээр Есүсийн нэрд тэнгэр дэх газар дээрх газрын доорх бүгд өвдөгсөгдөж хэл бүхэн Есүс Христийг эзэн хэмээн өчөж эцэг Бурханд алдрыг өргөхийн төлөө ажээ гэж. Амен. За энэ хэсгээс Есүс Христийн тэр өөрийгөө золиос болгосон тэр ямар их гайхамшигтай тэр даруй байсан түүний тэр хайраас тэр дуулууртай байдлыг бичвэрээс өнөөдөр хүлээж авцгаая. Христийн үлгэр жишээг энд бичсэн байна. Есүс Бурхны тэр мөн чанараар оршдог гэдгийг сая бүгдээрээ эндээс хүлээж авлаа. Түүнд Бурхны зан төрх мөн чанар Христ дотор байгаа гэдгийг энд хэлж байна. Бурхан байсан атлаа тэр бас бүрэн хүн байсан гэдгийг сая бичвэрээс бүгдээрээ хүлээж авлаа. Тэр өөрийгөө хоосолж боолын дүрийг авсан. Христ бүх талаараа хүн бидэнтэй адил байсан шүү дээ. Тэр нэг зүйл дээр адилгүй байсан нь тэр огт нүгэлгүй байсан. 8 дугаар ишлэгийг харах юм бол хүн төрхийг олсон тэрээр өөрийгөө дорд болгож үхэлд, загалмай үхэлд хүртэл дуулууртай байваа гэж. Бидний нүглийн төлөөсөнд Есүст Бурхан үхлийн ялыг тохиолсон. Бидний нүглээс болж Есүс Христ загалмай дээр алагдсан. Зөвхөн алагдаа зогсолгүй. Үхлээс дахин амилсан. Тэр амилтаар бидэнд мөнхийн найдварыг өгсөн юм а. Есүс өөрийн амиараа бидний ялыг үрж өөрийнхөө мөнх амийг өгсөн юм а. Тийм учраас Бурхан түүнийг дээд зэргээр өргөмжилж тэр даруй байдал, тэр дуулууртай байдлын үр дүнд Бурхан эцэг түүнийг бүх нэрнээс дээгүүрх нэрийг өгсөн. Бид Есүсийн нэрээр бид залбирдаг.
Есүсийн нэрээр бид эдгэрлийг тунхалдаг. Ингэснээр бүх бүтээл Есүсийг эзэн мөн гэдгийг хүлээн зөвшөөрж түүнд мөрөгдөг. Тэнгэр дэх, газар дээрх, газрын доорх бүгд түүний өмнө өвдөг сүгдэж гэж. Паул тухайн үеийн чуулган дотроо тэр хагарал болоод ирснийг, үл ойлголцлууд болоод байсан учраас Есүсийн тэр зан чанар, сэтгэлгээг та нарт одоо байх болтугай гэж тэр энэ бичсэн энэ загталтаа энэ хамгийн гол чухал зүйлийг Паул хэлсэн байдаг. Есүсийн тэр зан чанараас суралцаач. Та нар Бурхны хүлээгээд авсан хүмүүс. Бурхны хүлээгээд авсан хүмүүс шиг амьдраач гэдэг Паулийн тэр үнэхээр бидэнд хандан хэлж байгаа бас энэ үгийг өнөөдөр бүгдээрээ хүлээж авъя. Есүсийн тэр даруй байдлыг, бусдыг өөрөөсөө дээгүүр тавьж байгаа, бусдад үүчлэх тэр дуулууртай байдал, тэр Бурхны хүсэлд тушаалд дуулууртай байх, ямар ч нөхцөлд түүнийг дагсаар байх, энэ шийдвэр сонголтуудыг бүгдээрээ хамт хийдэг байцгаая. Бурхны үгийг даагдаг байцгаая. Түүний үгэнд, түүний тушаалд дуулууртай байдаг байцгаая. Энэ бүгдийн эцэст Бурхны нэр алдаршиж, Бурхан магтагдах болтугай гэж бас энэ цагийг бүгдээрээ Бурхандаа даатгаад тэг хамтдаа залбираад энэ цагийг дуусгая. Халелуя. Хайртай Бурхан, аамин, тандаа баярлалаа. Үнэхээр тандаа баярлалаа. Эзэн Бурхан минь, та бидний төлөө загламайд өөрийгөө өгч бидний гэм нүглийг загламайд үүсэнд баярлалаа. Бид Есүс Христийн нэрээр бид хамтдаа залбирдаг. Таны хайртай хүүхдүүд, ариун сүсийг хүлээж авсан таны хүүхдүүд бид хоорондоо эв найртай байж, эв нэгдлийг тогтоогч нар байж, таны үг сургаалыг, таны тушаалыг даган биелүүлдэг гайхалтай бурханлаг, сүнслэг таны хайртай хүүхдүүд бид баймаар байна эзэн минь. Эзэн минь, бид урд байгаа бүхэл цагуудаа танд өргөж, урд байгаа бүх цагуудыг минь та ерөөн сахин хамгаалах болтугай. Танаас ирдэг эм нэгдэл, хайр, уучлал бидний амьдралын бүх талбар дээр хэрэгжих болтугай, биелээ олох болтугай. Эзэн Есүсийн нэрээр бид хамтдаа залбирanгуйлаа. Амен.